За өнөөдрийн даваа гарагийн дугаараар өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өрнсөн хэд хэдэн анхаарал татгуйц онцлог үйл явдлуудын мэдээллүүдийг багцлан хүргэхээр ерөнхийдөө шийдээд байна. За нэгдүгээр гэвэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ойрхон дорнодын геополитикийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд Иран улстай удахгүй байгуулахаар төлөвлөж байгаа шинэ энх тайвны гэрээнийхэн суурь болох үз 14 зүйлт санамж бичгийн агуулгыг бол аль биесээр олон нийтэд эд тодор танилцууллаа. За энэхүү баримт бичиг нь бол Вашингтон болон Тегераны хооронд ингэж олон жилийн турш үргэлжилсэн нэг нийтлэг хурцдмал байдлын харилцааг бол шинэ шатанд нь гаргаж эдийн засгийн хоригыг цуцлахын хариуд Ираны цэрэг цөмийн ажиллагааг бас хязгаарлах зорилготой ийм санамж бичиг байна. За цагаан ордноос нийтэлсэн энэхүү санамж бичиг нь бол хоёр орны хооронд өмнө нь байгуулагдаж байсан өмнөх цөмийн гэрээг бол орлох ёстой бөгөөд зөвхөн цөмийн хөтөлбөрөөс гадна Ираны бас бүс нутаг дахь нөлөөллийг нэлээд хумих гэсэн тийм өргөн хүрээний хатуу шаардлагуудыг багтааснараа энэ санамж нь бол онцлог болж байгаа юм аа. Хэдийгээр санамж бичиг нь 14 наривчилсан зүйлээс бүрдэж байгаа боловч үндсэн агуулгуудыг нь би та бүхэнд бол товчлон тайлбарлаж өгье. За нэгдүгээрт гэвэл Иран улс уран баяжуулах үйл ажиллагаагаа тодорхой түвшинд зогсоож цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх хууль эрх зүйн хатуу баталгаа гаргах заалт энэ гэрээнд багтсан байна. За хоёрдугаарт харин Иран улсад цөмийн хошуу тээвэрлэх чадамжтай баллистик пуужингийн туршилт болон эдгээр пуужингуудын хөгжүүлэлтийг бүрэн зогсоох хатуу заалтууд багтсан бол үүний араас бүс нутгийн Хамас, Хизболла, Хути зэрэг ойрхон дорнод дахь прокси зэвсэгт бүлэглэлүүдэд үзүүлдэг Ираны цэрэг болон санхүүгийн логистикийн дэмжлэгийг бол бүрэн зогсоох явдал бол багтаж байна. За түүнчлэн Иранд улс төрийн болон тагнуулын хэрэгээр саатуулагдсан Америк нэгдсэн улс болон түүний холбоотон орнуудын бүх иргэдийг ямар ч болцолгүйгээр судлах асуудлыг хөндөж олон улсын атомын агентлагийн байцаагчдыг бас Ираны цэргийн болон цөмийн с жиг бүхий байгууламжуудад ямар ч урьдчилан мэдэгдэхгүйгээр ямар ч саадгүй нэвтрүүлэхийг зөвшөөрөх юм хатуу шаардлагууд багтсан юм. За харин хамгийн сүүлчийн гол заалт нь юу вэ гэвэл хэрв Ираны засгийн газар дээрх шаардлагуудыг бүрэн биелүүлж баталгаажуулсан тохиолдолд Америкийн нэгдсэн улсын зүгээс тус улсын эсрэг удаан хугацааны турш авж байгаа бүхий л газрын тос болон банк санхүүгийн хатуу 20 арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцлах болно гэдэг амлалтыг Дональд Трампын засаг захиргаа өгсөн. За Трампын засаг захиргааны энэхүү алхам бол олон улсын тавцанд харилцсан адилгүй хариу үйлдэлүүдийг бол дагуулж байна. За тухайлбал Израиль болон Арабын зарим орнууд Трампын энэ шаардлагыг Ираны аюулыг дарах зөв алхам хэмээн сайшааж байгаа бол дийлэнх шинжээчдийн хувьд харин Тегераны тал эдгээр Америкийн шаардлагуудын болцлыг бол бүрэн хүлээж авах хэсэг нь нэлээд эргэлзээтэй байна шүү гэж сануулсаар байна. За Ираны эрх баригчид одоогоор мэдээж хэрэг аль бие усны хариу өгөөгүй байгаа. За Ираны дотоодын консерватив улс төрийн хүчнүүд бол Америк нэгдсэн улсын шаардлагыг маш хүчтэй эсэргүүцэх магадлал өндөр хിവэр байна гэж харагдаж байна. За харин Америк нэгдсэн улсын конгресс дахь сөрөг хүчнийхэн бас энэхүү Трампын боловсруулсан 14 зүйл баримт бичгийг биелэгдэх боломжгүй зүйл байна. Хэтэрхий өндөр шаардлагуудыг Ираны тавд тавьж албаар Иран Америк хоёрын энхийн хэлэлцээрийг ингэж зориудаар мухардалд оруулах эрсдэлтэй гэж ингэж шүүмжилж байна. За цагаан ордны мэдэгдснээр бол харин энэхүү санамж бичиг нь дипломат хэлэлцээрийн эхлэлийн цэг бөгөөд хоёр тал Оман эсвэл Катар зэрэг 3 дахь орны зуучлалтайгаар аль бие усны яриа хэлэлцээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэдэг мэдээллийг бол өглөө. За хэрвээ энэхүү хэлэлцээр үнэхээр амжилттай болох юм бол дэлхийн газрын тосны зах зээл маш хурдтай тогтворжиж ойрхон дорнодод бол урт хугацааны энх тайван тогтох түүхэн боломж нээгдэнэ гэж Америк нэгдсэн улсын засаг захиргаа үзэж байгаа юм аа. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани хамтран ажиллаж байна. BGM нь бондын болон үйл хөдлөлийн зах зээл дэх гол тоглогчдын нэг бөгөөд өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 орчим тэрбум төгрөгийг үр ашигтай удирдах байгаа мэрэгжлийн хамт олон юм аа. За дараагийн онцлог мэдээлэл гэвэл олон улсын томоохон пиццаны сүлжээ бид бүхний сайн мэддэг Pizza Hut брендийн эзэмшигч Yum Brands компани за санхүүгийн маш хүнд байдалд орсон тул Pizza Hut түргэн олонны сүлжээгээ 2.7 тэрбум Америк доллараар зархаар болсон тухай хэвцэл хийгдэж байгаа ийм мэдээлэл олон улсын хэмжээнд цацагдаж за дэлхийн бизнесийн зах зээлд шууган тарж эхлээд байна. Сүүлийн жилүүдэд тус сүлжээ ресторан инфляцийн огцсон өсөлт түүхийн эдийн
үнийн хэлбэлцэл болон хэрэглэгчдийн хооллолтын дадал зуршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ашиг орлого нь эрс буурах хандлагатай болоод байгаа. За түүнчлэн Uber Eats, DoorDash зэрэг хөндлөнгийн хоол хүргэлтийн үйлчилгээнүүдийн ширүүн өрсөлдөөн болон хүмүүсийн уламжлалт байдлаар хоолны газарт сууж хоол идэх соёл маш хурдтай өөрчлөгдөж байгаа нь Pizza Hut-ийн үйл ажиллагааны зардлыг нөхөх боломжгүй хэмжээнд өсгөж буй хамгийн гол шалтгаан болсон. Pizza Hut-ийн сүлжээг зарах болсон энэхүү алхам нь түүнийг эзэмшигч толгой компани болох Yum Brands компанийн хувьд маш том стратегийн өөрчлөлт болж байна. Хэдийгээр тус корпорац нь KFC болон Taco Bell зэрэг бусад брэндүүдээр зах зээлд амжилттай байр сууриа хадгалсан хэвээр байгаа ч урт хугацааны алдагдaltaй салбаруудаа цомгтгох шинэ хөрөнгө оруулагчдад шилжүүлэх замаар санхүүгийн ачаалал хөнгөвчлөхийг зорж байгаа нь энэ юм. Олон улсын хэвлэлүүдийн урьдчилан мэдээлж буйгаар бол тус сүлжээг худалдан авах 2.7 тэрбум Америк долларын хэрэгцлийг хувийн хөрөнгө оруулалтын томоохон консорциум хийж байгаа гэх мэдээлэл байна. Мөн Pizza Hut-ийн шинэ хөрөнгө оруулагчид компани хуримтлагдсан нийт үрийг барагдуулахаас гадна уламжлалт том рестораны моделоос нь татгалзаж орчин үеийн дижитал шилжилтэнд бүрэн суурилсан менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Энэхүү 2.7 тэрбум долларын гэрээ эсрэгдсэн батлагдсанаар дэлхийд даяар үйл ажиллагаагаа явуулж буй олон мянган салбаруудад бүтцийн өөрчлөлт хийгдэх нь тодорхой болж байгаа юм а. За цаашид алдагдaltaй ажиллаж буй томоохон салбаруудыг компани зүгээс хааж оронд нь зардлын хувьд хэмнэлттэй буюу зөвхөн хүргэлт болон авч явах чиглэлийн цэгүүдийг олшруулах бодлого баримтлах өндөр магадлалтай харагдаж байна. Пиццаны салбарт дэлхийд даяар нэгэн цагт хаанчилж байсан энэхүү аврах том брэнд шинэ эзэдийн гарт орсноор хямралыг даван туулж зах зээлд байр сууриа эргүүлэн олж авч чадах хэсэг нь олон нийтийн болоод хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд үлдээд байна. За тэгвэл дараагийн олон улсын онцлог мэдээ бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний бодлогыг эсэргүүцдэг. За мөн Оросын холбооны улсын хийж байгаа дайныг бол өөрийн уран бүтээлээр маш хурцаар шүүмжилж их орноосоо дөрвөн гарсан Оросын тэрс үзэлтэн зураач Семен Скрипский Польш улсын нутаг дэвсгэр дээр амиа алдсан ийм ноцтой хэрэг гарлаа. За энэхүү үйл явдал нь бол олон улсын түвшинд ялангуяа Европ дахь Оросын дөрвөсдийн аюулгүй байдлын асуудалд бол дахин шинэ төвшний түгшүүр төрүүлж байна гэж ойлгож болно. Польшийн цагдаагийн газар болон хууль сахиулах байгууллагын урьдчилсан мэдээллээр хохирчийн цогцсыг амьдарч байсан орон сууцных нь орчмоос олсон бөгөөд гадны нөлөөтэйгээр буюу бусдын гарт амиа алдсан болох нь тогтоогдоод байна. Одоогоор Польшийн прокурор болон тагнуулын байгууллага уг хэрэгт хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мөрдөгчид хэргийн газраас нотлох баримтуудыг цуглуулж гэрчүүдээс мэдүүлэг авч байгаа хэдий ч мөрдөн байцаалтын нууцлалтай холбоотойгоор хэлхэрэнгүй мэдээллийг албаныхны зүгээс бол өгөхгүй хэвээр байна. Амиа алдсан зураач нь Кремлийн дэглэм, Оросын дотоодын авилгал болон дайны эсрэг өөрийн байр суурийг ёгт өгөөдөл бүхий уран зураг графикуудаараа дамжуулан илэрхийлж цахим орчинд олон мянган дагагчтай чадсан нэгэн. За түүний бүтээлүүд Оросын эрх баригчдын дургуутсыг ихээхэн хүргэж удаа дараа дарамт шахалт сүрдүүлэх төртөж байсан тул тэрээр аюулгүй байдлаа бодож хэдэн жилийн өмнө Европыг зорж Польш улсад бол оргонол хүсэж амьдарч байсан. За энэхүү хэрэг гарсны дараагаар Польшийн хүний эрхийн байгууллагууд болон Европ дахь Оросын сөрөг хүчний хөдөлгөөнүүд эрх баригчдаас гэмт хэрэгтнүүдийг яаралтай олж тогтоохыг шаардаж эхлээд байна. Олон улсын шинжээчид бол энэхүү алалгыг улс төрийн сэдвтэй байж болсошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд өмнө нь Их Британи болон Герман зэрэг Европын бусад орнуудад Оросын өөр бусад тэрс үзэлтнүүд сэтгүүлчид болон хуучны тагнуулчид маш сэжигтэй байдлаар амиа алдаж байсан тохиолдлуудтай энэхүү явдлыг бол адилтхан харж байгаа юм. Польшийн засгийн газрын зүгээс уг алалгад хэрв гадны тагнуулын байгууллага оролцсон эсгийг наривчлан шалгах болно гэдгээ мэдгдсэн бөгөөд хэрвээ Оросын холбооны улсын тусгай албад үнэхээр энэ алалгатай холбоотой болох нь батлагдах юм бол энэ үйл явдал нь хоёр орны хоорондын дипломат харилцаанд магадгүй эргэж буцалтгүй ноцтой ан цав үүсгэх эрсдэлтэй хэрэг болж хувирахаар байна. За дараагийн онцлог мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. Афганистанд Талибаны дэглэм төрийн эрх мэдлийг гартаа авснаас хойш Афганистан орон даяар нийгмийн салбарт болон мэдээллийн орон зайд бол маш хатуу хараа хяналт хязгаарууд бол ээлж дараас нь тогтоогдсоор байна. За тэгвэл үүний дараагийн нэгэн ноцтой алхам нь юу байсан бэ гэхээр төрийн системд хяналтыг чангатгах зорилгоор төрийн албан хаагчид буюу болон аюулгүй байдлын хүчнийхнийг Афганистаны Талибаны засгийн газрын зүгээс ухаалаг
ухаалаг гар утас ашиглахыг нь бол одоо хатуу хориглох ийм шийдвэр бол гаргасан байна. За энэхүү шинэ журмыг хэрвээ зөрчсөн тохиолдолд тэдгээр одоо зөрчсөн төрийн албан хаагчдыг зөвхөн ажлаас нь халаад зогсохгүйгээр бүр эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл ийм эрсдэлтэй болохыг эрх баригчдын зүгээс бол анхааруулж байгаа юм а. Афганистаны эрх баригчдын гаргасан энэхүү шинэ журмын дагуу яам, тамгын газар, цэрэг цагдаа зэрэг төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд интернетэд холбогддог камертай ухаалаг гар утсыг биедээ авч явахыг хоригдсон. Хэрвээ энэхүү журмыг зөрчиж ухаалаг утас ашигласан тогтоогдвол тухайн албан хаагчийг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлнө. Хэрв тухайн албан хаагчийн гар утаснаас төрийн байгууллагын дотоод мэдээлэл, зураг, хүрэг болон бичлэг олдвол эсвэл хоригийг удаа дараа зөрчсөн тохиолдолд тагнуулын болон тэрс үзлийн хэрэгт буруутгагдсан цэргийн шүүхээр орж шоронд хоригдох хүртэл хатуу ял шийтгэх оноох юм. Иймээс төрийн албан хаагч зөвхөн дуудлага хийх, мессеж бичих зориулалттай камер болон интернетгүй энгийн товчлууртай гар утас ашиглахыг бол зөвшөөрч байгаа юм байна. Талибаны засгийн газар энэхүү эрс тэрс шийдвэрээ төрийн болон цэргийн мэдээллийн аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байна. За сүүлийн үед дотоод албан хаагчид ухаалаг гар утасныхан камерыг ашиглаж төрийн байгууллагын нууц бичиг баримт, цэргийн байгууламжуудын байршил, эсвэл удирдлагуудын хоорондын маргаантай асуудлыг баримтжуулан сошиал медиад алдах тохиолдол эрс ихссэн нь эрх баригчдыг бол болгоомжлоход хүргэсэн байна. За түүнчлэн ухаалаг утасны байршил тогтоогч буюу GPS болон харилцаа холбооны аппликейшнууд гадны тагнуулын байгууллагууд эсвэл сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдэд хэрэгтэй мэдээллийг нь дамжуулах нээлттэй хаалга болж байна гэж Талибаны удирдлагууд бол үзэж байна. Гэхдээ олон улсын ажиглагчдын зүгээс үүнийг харин зөвхөн аюулгүй байдлын асуудал бус, харин төрийн албан хаагчдыг сэтгэл зүй болон мэдээллийн хувьд бүрэн хяналтандаа авах гэсэн Талибаны дэглэмийн системийн дарамт хэмээн дүгнэж байгаа юм. За учир нь гэвэл ухаалаг гар утас нь орчин үед гадаад ертөнцтэй холбогдох бодит мэдээллийг олж авах цорын ганц хамгийн том хэрэгсэл болж хувирсан нь бол хэн бүхний хувьд маргаангүй үнэн. Тиймээс энэхүү хориг нь бол төрийн албан хаагчдыг дотоодын цензургүй мэдээлэлээс тусгаарлаж зөвхөн эрх баригчдын албан ёсны суртал ухуулахад автуулах зорилготой дарангууллын нэг хэлбэр гэж бол судлаачид энэ явдлыг бол шүмжилж байгаа юм а. Түүнчлэн та бүхэндээ манай контентыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Бехровка брендийг танилцуулж байгаадаа таатай байна. Бехровка нь манай улсын шингэн хүнсний соёлд цоо шин өнгө төрөх болон онцгой амтыг оруулж ирж байгаа Чех улсын бахархал болсон ликер юм а. Мөн Бехровка нь 20 гаруй төрлийн байгалийн ургамлаас бүтсэн хоол боловсруулалтыг дэмждэг ликер учраас хүмүүс ихэвчлэн хоолны дараа зохистой хэмжээгээр хэрэглэдэг юм байна лээ. Иймээс Бехровка нь хэтрүүлэн хэрэглэх гэхээсээ илүүтэйгээр амт үнэрийг чухалчилдаг соёлтой хэрэглэгчдэд илүү нийцтэй ликер юм а. За тэгвэл бид бүхний мэдэж байгаачлан сүүлийн жилүүдэд дэлхийд даяар химэл оюун ухааны салбар маш эрчимтэйгээр өсөж байгаа учраас үүний үр дүнд олон сая хүмүүс ажлын байраа алдна гэдэг ийм айдас бол маш хүчтэй газар аваад байгаа. За тэгвэл яг энэ цаг үед Amazon компанийг үүсгэн байгуулагч тэр бомтон Jeff Bezos тис өөдрөг байр суурийг бол өөрөө хувийнхэн зүгээс илэрхийллээ. За тэрээр химэл оюун ухаан нь хүн төрөлхтний ажлын байрыг булаах бус харин ч бидний өнөөдөр төсөөлж чадахгүй байгаа цоо шинэ ажлын байруудыг одоо маш олноор нь бий болгох боломжтой гэж ингэж зөвгнөн хэлсэн үйл явдал боллоо. Jeff Bezos-ийн үзэж байгаагаар бол химэл оюун ухааныг хүмүүсийг бүрэн орлох дайсан мэтээр харах нь өрөөсгөл бөгөөд үүний оронд хүний бүтээмжийг үржүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний хүчирхэг туслах гэж харах хэрэгтэй талаар бол тэрээр тайлбарласан юм. AI нь бол давтамжтай нэгэн хэвийн механик ажлуудыг хөнгөвчлснөөр хүмүүст илүү бүтээлч стратеги шаардсан нарийн төвөгтэй асуудлууд руу чөлөөтэй анхаарлаа төвлөрүүлэх боломжийг бол маш ихээр олгож эхлээд байгаа. За тэрээр энэхүү технологийн шилжилтийг бол өнгөрсөн үеийн аж үйлдвэрлэлийн хувьсгал болон интернетийн тесрэлттэй бол яг л зүйрлэн ярьж байгаа юм. За тухайлбал аж үйлдвэрлэлийн хувьсгал гарснаар гар аргаар хийдэг байсан ажлууд машин механизмд шилжихэд хүмүүс тухайн үед ажилгүй болно гэж айж байсан ч эргээд аж үйлдвэрлэл инженерчлэлийн асар олон шинэ ажлын байрууд бол аж үйлдвэрийн хувьсгалыг дагаад бий болсон. За улмаар интернет ч гэсэн үүсгэд давхар уламжлалт хэвлэл мэдээлэл шуудангийн салбар бол тодорхой хэмжээгээр хумигдсан үнэн боловч өнөөдөр бидний сайн мэдих social media manager, application хөгжүүлэгч, кибер аюулгүй
нийцэлгүй байдлын мэрэгжилтэн гэх мэтээр олон сая шинэ ажлын байруудаас дагаад үүссэн бий болсон. Иймээс Jeff Bezos-ийн хэлснээр бол хиймэл оюун ухаан яг энэ замаар явж өнөөдөр бидний нэрлэж чадахгүй байгаа цоо шин мэрэгчлүүдийг ирээдүйд бий болгоно гэж тэрээр бол үзэж байгаа юм. За ирээдүйд технологи хөгжихийн хэрээр хиймэл оюун ухаан таны ажлыг булаахгүй, харин хиймэл оюун ухаан ашиглаж чаддаг хүмүүс таны ажлыг булааж авах болно гэдэг ийм бичигдээгүй хууль үйлчлэх нь ямар ч хэрэгцээгүйгээр бараг тодорхой болоод байна. Тиймээс нийгэм болон хувь хүмүүс технологийн дэвшлээс айж зугтахын оронд түүнийг хэрхэн өөрийн ажилдаа үр дүнтэй ашиглаж хамтран ажиллах тал дээр суралцах цаг хэдийнэ ирснийг энэхүү мэдээлэлээр та бүхэндээ бас давхар сануулж байна. За тэгвэл дараагийн мэдээ арай ноцтой мэдээ байна. 2026 оны 6 дугаар сарын 18-ны өглөө Украины зэвсэгт хүчин Москва хотын зүүн өмнөд хэсгийн Капотня дүүрэгт байрлах Gazprom нефть компани эзэмшлийн газрын тос боловсруулах үйлдвэрт бол томоохон хэмжээний дроны цохилт өгсөн ноцтой үйл явдал боллоо. За энэ нь одоо тус үйлдвэрт бол сүүлийн 3-7 хоногийн дотор Украин улсын зүгээс хийгдсэн 2 дахь агаарын халдлага бөгөөд за үүний улмаас бол одоо үйлдвэрийн нутаг дэвсгэрт маш хүчтэй гал төмөрдөг за тэнгэрт аврах том хар утаа сунгалсан ийм ноцтой дүр зураг бол бий болсон юм. За Москва хотын захирагч Сергей Собянин бол энэхүү халдлага болсныг бол аль бие ёсоор батлан хэлж за агаарын довтлохоноос хамгаалах системүүд Украины зүгээс ирсэн 200 гаруй дроныг устгасан боловч Украины зарим дронууд бол байнда амжилттай тусаж бол маш их хохирол учруулсан талаар бол мэдэгджээ. Москвад байрлах Gazprom нефтийн үйлдвэрт гарсан гал төмрийн улмаас агаарт асар их хэмжээний хөөд ортог нүүрс төрөгчийн тоосонцор мөн хөхрийн нэгдлүүд шатаагүй газрын тосны аэрозол зэрэг бодисууд бол дэгдсэн байна. За эдгээр бохирдуулагч бодисууд агаар мандалдах хүчтэй чихтэй урвалт орсноор Москва хотын Выборгцы, Балашиха зэрэг дүүргүүдэд хар бороо болон орсон үйл явдал боллоо. Оршин суугчдын зүгээс автомашин, хувцас, цонх зэрэг дээр одоо тослог хар тол бүүссэн талаар Оросын сошиал сүлжээнд бол зургуудаа хуваалцаж байгаа бөгөөд агаарт түлэнхийн ихэнх үнэр бол тэр чигтээ тархсан юм. За мэрэгчлүүдийн тайлбарлаж буйгаар энэ нь шууд утгаараа бас газрын тос биш боловч шатавтаас үүссэн хорт бодистой хур тундас учраас хүний арьс болон амьсгалын замд бол тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж бол мэдэгдсэн. За цохилтонд өртсөн энэхүү үйлдвэр нь бол Москва хот болон одоо ойр орчмын бүс нутгийн шатхууны хэрэгцээний нийт 3.1 орчмыг хангадаг стратегийн маш чухал ач холбогдолтой ийм объект байсан. За халдлагын улмаас бол Шереметьево, Внуково болон Домодедово зэрэг одоо Москвагийн олон улсын томоохон нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа төр зогсоход хүрч олон зуун нислэгүүд цуцлагдаж бол хойшлоод байна. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленский харин энэхүү халдлагын хариуд одоо саяхан Оросын талаас Украины хотууд болон одоо Киевийн Печерскийн хийдэд өгсөн тэрхүү Оросын зүгээс ирсэн цохилтуудын эсрэг хариу арга хэмжээ бүхий цохилт байсан гэдэг ийм мэдээллийг бол зарлаад байна. За дараагийн мэдээ гэвэл мөн л маш сонирхолтой бөгөөд одоо нэлээд тэм геополитикийн ноцтой үйл явдал бүхий мэдээ байна. За хагас 100 гаруй жилийн туршид одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог бол хатуу баримталж ирсэн Куб улсын эрх баригчид за коммунист намын зүгээс бол одоо эдийн засгийн гүн гүнзгий хямралыг тус улсад үүсээд байгаа тэр хямралыг даван туулахын тулд чөлөөт зах зээлийн зарчмуудыг бол тодорхой хэмжээгээр бол одоо нэвтрүүлж эхэлсэн ийм шийдвэр гаргалаа. За энэ шийдвэр нь бол одоо урьд өмнө хизээч Куб улсын зүгээс бол гарч байгаагүй одоо ийм маш сонирхолтой буюу одоо Кубын дэглэмийн одоо бодлогын өөрчлөлт нөлөөлөхүйц одоо ийм шийдвэр байснараа маш онцлог болсон юм. За Кубын засгийн газраас танилцуулсан одоо шинэ бодлогын хүрээнд социалист эдийн засгийн суурь зарчмуудаас нухарсан гол өөрчлөлтүүдийг одоо ямар өөрчлөлтүүд байваа гэдгийг та бүхэнд товч тойм маягаар бол одоо тайлбарлаж хэлье. Нэгдүгээр гэвэл Куб улсад хувийн хвшлийн үйл ажиллагааг нэг шийдвэр гаргасан. За өмнө нь зөвхөн төрийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг байсан маш олон салбаруудад хувийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөтэй нэвтрүүлж худалдаа үйлчилгээний салбарыг бол тодорхой хэмжээгээр либералчлах алхмуудыг Кубын засгийн газар саяхан дэмжлээ. Мөн төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг хатуу тогтоодог байсан системийг халж эрэлт нийлүүлэлтийн шугамар буюу чөлөөт зах зээлийн бодит зарчмаар үн тогтоох боломжийг бүрдүүлэх
ажиллагааг эхлүүлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан. Түүнчлэн хувийн компаниудад төрийн байгууллагын хүнд сурталаас үл хамаарч гадны улсуудаас түүхийн эд өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдээ шууд импортлох, мөн бүтээгдэхүүнүүдээ экспортлох эрх зүйн орчныг нээж өгөх түүхэн шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт гаргасан. За эдгээр шийдвэрүүд нь Куб улсад нүүрлээд буй түүхэндх хамгийн хүнд эдийн засгийн хямралын цаг үетэй бол шууд холбоотой гэж хэлж болно. COVID-19 цар тахлын дараагаар бол аялал жуулчлалын салбар огцом уналтанд орж Америкийн нэгдсэн улсын олон жилийн эдийн засгийн хориг арга хэмжээ болон дотоодын аж үйлдвэрлэлийн зогсон байдлаас үүдэн тус улсад инфляцийн түвшин бол хяналтаас гарч хүнс болон эм тариа шатхуун зэрэг өргөн хэрэглээний барааны ноцтой хомсдол бол яг энэ цаг мөчид үүсэт байгаа. За эрх баригчид төрийн хатуу хяналт нь бол эдийн засгийг сэргээхэд үнэхээр цаашид ямар ч нөлөөгүй нэмэргүй болсон учраас өөр ямар ч гарсгүй байдалд хүргэсэн учраас иймэрхүү шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрч эдийн засгийг аврах арга зам нь бол хувийн хөвшлийг сэргээж гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал гэж Кубын коммунист нам бол дүгнсэн байна. За олон улсын эдийн засагчид болон ажиглагчид бол энэхүү алхмыг Кубын хувьд маш чухал дэвшил гэж харж байгаач хаалттай системээс бүрэн чөлөөт зах зээл рүү шилжих үйл явц бол мэдээж амаргүй байх нь бол ойлгомжтой. За коммунист намын консерватив жигүүрийнхэн бол эдийн засгийн эрх чөлөөг дагаад улс төрийн хяналтаа коммунист нам алдахаас бол давхар маш ихээр болгоомжлж байгаа нь гарцаагүй үнэн. За гисэн хэдий ч энэхүү шийдвэр нь бол олон жил дутагдал гачигдaltaй байсан Кубын ард түмний амжиргааг тодорхой хэмжээгээр дээшлүүлэх, эдийн засгийн хөшүүн царцсан байдлыг эвдэх цоошин итгэл найдварыг бол төрүүлж эхлээд байна. За цаашид төр болон хувийн хвшлийн холимог систем хэрхэн үр дүнтэй ажиллахыг дэлхийн нийт бол анхааралтай ажиглах хүсдэд байна. За дараагийн мэдээ гэвэл Итали улсын ерөнхий сайд Жоржиа Мелони Америкийн нэгдсэн улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айдчлалаа бол гэнэт цуцалсан ийм нэлээд шуугантай мэдээ бол байна. За яагаад энэ мэдээ шуугантай болж байна гэвэл дөнгөж саяхан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн өмнө Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони наадтай зураг авахыг бол гуйсан хэмээн ийм мэдээлэл хийсний дараахан Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони бол Америкийн нэгдсэн улсад хийх айдчлалаа бол ингэж цуцалж байгаа нь Трампын мэдээлэлтэй шууд холбоотой гэдгийг бол батлан харуулж байгаа юм а. Дональд Трамп саяхан болсон эх 7-гийн уулзалтын үеэр Италийн засгийн газрын тэргүүн Жоржиа Мелониг өөрийнх нь шүтэн бишрэгч мэтээр ярьж өмнө нь уулзах үеэр түүнтэй хамт зураг авахын тулд хэрхэн хичээж өөрөөс нь гуйж байсан талаар бардамнан ярьсан юм. За тэрээр үүнийгээ өөрийнх нь олон улс дахь нэр хүнд нөлөөний баталгаа гэж өөрийгөө хэтэрхий дөвөөлхөн олон нийтэд бол нээлттэй ярьсан. Гэхдээ Трампын энэхүү үл хүндэтгсэн дээрэмгүй өнгө аястай мэдэгдэл нь Италийн улс төрийн хүрээнийхэн болон ерөнхий сайд Жоржиа Мелонигийн дургуутсыг бол ихээхэн хүргэсэн бололтой Италийн тал үүнийг тусгаар тогтносон улсын засгийн газрын тэргүүний нэр хүндэд хавтсан дипломат ёс зүйн үйлдэл хэмээн шууд хүлээж авсан. За улмаар Италийн зүгээс эсэргүүцэл болгож Вашингтонд хийхээр бэлтгэж байсан дээд хэмжээний айдчлалыг бол тодорхойгүй хугацаагаар цуслах шийдвэр гаргалаа. За Мелони бол энэхүү алхмаараа Итали улс болон өөрийнхөө улс төрийн бие даасан байдал, хувь хүнийхэн мөн улс орных нь нэр төрийг хэн нэгний бардамлаас дээгүүр тавина гэдгээ бол хатуу илэрхийлж байгаа ийм илэрхийлэмж байв. За ажиглагчдын үзэж бугаар энэхүү үйл явдал нь үзэл баримтлалын хувьд бол харьцангуй ойрхон гэгддэг Трамп болон Мелони нарын хувийн харилцаанд тодорхой хэмжээний ан цав үүсгэсэн үйл явдал боллоо гэж дүгнэж байна. За Европын барууны үзэгтнүүдийн хамгийн гол төлөөллүүдийн нэг хүчирхэг эмэгтэй улс төрчдийн нэг болох Жоржиа Мелонигийн энэхүү шийдвэр нь Америкийн нэгдсэн улс болон Италийн хоорондын хамтын ажиллагааны зарим хөтөлбөрүүдэд төр зургийн саад учруулж болзошгүй үр дагаврыг гаргаж байна. За мөн одоогоор Трампын зүгээс бас Италийн ерөнхий сайдын айдчлал цуцлагдсан энэхүү асуудлаар за мөн Трампын өөрийнх нь хийсэн тэрхүү мэдэгдэхийн талаар ямар ч албан ёсны хариу тайлбар хийгээгүй хэвээр байна. За ингээд та бүхэндээ ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногт дэлхийд дахинаа болж өнгөрсөн онцлог сонирхолтой үйл явдлын мэдээллүүдийг бол маш товч байдлаар томилсон хүргэлээ. Та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баярлалаа.